За өнөөдөр бүх яамдууд үндсэндээ шуурхай хурлуудаа хийж байгаа байх. За манай яамны хувьд бол шуурхай хуралдаанаа хийж байна. Тэгээд нийт урсгал зардлаас 10-аас 15% бууруулах орон зайнууд ямар бололцоонууд байна гэдгийг бас харж байна. За одоо яг төсвийн байнгын орооны дарга өрөөнд бас хурал зохион байгуулагдаж байна. Энэ дээр бас тэтгэр багш эмчнэрийн цалин 15-аас 20% нэмэлгээд шаардлагатай одоо их усруудыг хаанаас яаж гарах болцоо. За хүүхдийн мөнгөний асуудал ч гэсэн яригдж эхэлж байна. Яагаад тэгэхээр одоо бэлэн байж байгаа нөөц гэдэг ч юм уу тийм бэлэн одоо үлдэгдэл мөнгө бол байхгүй шүү дээ. Энэ чинь урд өмнө явж исэн хөтөлбөрүүд хуультай одоо хүүхдийн мөнгө гэдэг ч юм уу. За нийгэм даатгалын сангийн ч гэсэн одоо хөрөнгийг бууруулад саналуудаа сангийн ям оруулаад ирж байна. Ингээд цалин нэмэхтэй холбоотой нэлээд тийм хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсч эхэлж байна. За нэг нөгөөлөхөд нөгөө талдаа багш эмчнэр ингээд жигсаал хийхээр цалингаа нэмүүлчихдэг юм байна гэж. За бусад төрлийн албагч нар маань жишээл яах юм. Төрийн үйлчлэгээний хэн байж байна. За байгаль хамгаалагч ч гэсэн энэ юунуудаа илэрхийлж байгаа. За энэ үед нэлээд яригтай асуудал руу одоо түлхэж яана л да. Нэг нөгөөлөхөд энэ бас цаана улс төрийн эдрээтэй асуудлууд ч байгаа. За мэдээж хэрэг одоо багш нарын одоо чанартай боловсрол ирээдүйн одоо хүүхдүүдтэй эзэмшүүлэхэд бол мэдээж хэрэг багш нар чанартай байх ёстой, багш нарын цалин өндөр байх ёстой гэдэгт хэн ч маргахгүй. Гэтэ яг өнөөдрийн улсын маань төсвийн одоо нөхцөл бололцоо бас амаргүй байна. Одоо яг сая төсвийн байнгын орооны одоо дарга өрөөнд одоо хуралдаад байж байгаа төсвийн байнгын орооныхан маань за хүүхдийн мөнгнөөс ер нь хасах асуудал яригдж байна. За энийг бол би зөвшөөрөхгүй гэдэг хэлээд гарлаа. Нийгэм даатгалын санал ч гэсэн орж байна. Нийгэм даатгалын сан маань өөрөө улсаас татаастай явдаг 1.4 их найд төгрөгийн яг 25 оны гүйцэтгэлэр болвол за 26 онд бидний өгсөн санал бол 8% нэмэхээр ингээд үндсэндээ улсын төсвөөс татаас нь 2 их найд төгрөг гараад явчихна. Өөрөө ингээд одоо дутагдaltaй байгаа сан дээрээс та нар яг алийг хасгасан юм бэ? За хүүхдийн мөнгийг одоо хасах бас асуудлууд яригдж байна. Мэдээж хэрэг энэ бол одоо яг зөвхөн ярианы одоо хэлцээр юунд явж байгаа шүү. Одоо тал талаас нь авч хилцэж байгаа явдал шүү дээ. Түнс эцсийн шийд гаргацсан юм шиг та нар маань хэвлийнхэн бас зөв ягараа. Эргээд нийгэмд нэг одоо сайдын хэлсүүгийг буруу мушгаар тэрийгээ дагаад нийгэмд асуудал үүсдэг учраас бид нар хаана болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ маань бид нар одоо бусад гадаад улсын төсвөөс авах гэж байгаас монголчууд маань бид нар бүгдээрээ л нэг л тоогоотой нэг л одоо төсөвтэй шүү дээ. Хаана ямар бололцоонууд байна. За урсгал зардлуудаас тодорхой хэмжээнд бууруулна. За урсгал зардал гэхээр л нөгөө цай кофений мөнгө, бичих цаасны мөнгө гэл тэрнээс хэмнээ тийм олигтой зүйл гарахгүй. Энэ маань нэг 100 тэрбум мас хэдрэхгүй шүү дээ. Гэтэл одоо бид нар 2-оос 3 их найд төгрөгийн асуудал ярьж байгаа энэ үед хэвлийнхэн маань ч гэсэн зөв мэдээлэл өгөөрэй. За багш нарыгаа одоо ажил хийж байгааг ойлгож энэ цалингаа нэмүүлмээр байна. За эмчнэр маань ч гэсэн одоо өдөр шөнөгүй ажилладаг. Одоо ээлж янз бүрийн юмтай. Гэх зэрэг одоо яг ингэж хэлцээд явж байгаа. За одоо Монгол Ардын намын бүлэг хуралдаж байна. Арц намын бүлэг хуралдаж байна. Энэ одоо асуудлаас цаашдаа яаж одоо зөв замаар гарах уу гэдгээ талталтаа ярилцж байна шүү дээ. Бүлгээс гарсан шийдвэрүүд бол маш чухал байдаг. Том асуудлаар түлхчлээ гэж хэлдэг. Тэгэхээр бусад салбарын бас цалингаа нэмэгдүүлэх асуудыг тавиад эхэлсэн. Мэдээж одоо ярина шүү дээ. Тавиад эхэлсэн. Тэгээ тавиад эхэлсэн. Барьцаад гэдэг чинь барьцаад гэхээр одоо бас намын миний үгийг мушгаад явчих үед тийм ээ. Бусад салбарууд маань ч гэсэн бас тодорхой хэмжээнд цалингаа нэмүүлэх юм чинь хэрэгцээ бол хязгааргүй шүү дээ. Тийм учраас тал талаас нь ярьж байна. За ямар ч байсан нийгэм даатгалын санал бол орж болохгүй гэдгийг би сая хэллээ. Мөн хүүхдийн мөнгнөөс нэгч төгрөг хасахгүй шүү гэдгийг хэлж байна. Гэхдээ хүүхдийн мөнгө рүү орохоос ямар ч зайл одоо өөр гарцгүй боллоо гэдгийг сая төсвийн байнгын орооныхон яриа сууж байна шүү дээ. Хүүхд хамгааллын зардлаас бас тодорхой хэмжээнд хасагдж байгаа гэдгийг бас хэлж байсан. Хүүхд хамгааллын зардлаас бол хасахгүй. Яг тэгэхээр сүүлийн жилүүдэд за энэ бол одоо яг гэрүүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны асуудал. Одоо хариуцж байгаа асуудал шүү дээ. Ганцхан одоо манай яам гэхээс илүү хууль зүйн яам мөн хариуцдаг, боловсролын яам бас хариуцдаг. Бидний хүчирхийлэл бас нэмэгдэж байгаа энэ хүн ам өсгтөн зэрэгцээд янз бүрийн одоо үр дагаврууд гарч эхэлдэг юм биш. Тийм учраас хүүхд хамгааллын зардлаас бол бууруулахгүй. Бид нар хүүхд хамгааллын зардлыг 2026 оны улсын төсвөөр саналаа өгчихсөн байж байгаа. Энээс нэгч төгрөг бууруулахгүй орохыг хичээнэ. За зарим одоо малжуулах хөтөлбөр гэдэг чинь бүгд хуультай. Малжуулах хөтөлбөр гэдэг ч юм уу. За зарим одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү иргэдийг одоо ажлын байртаа болгох гэх зэрэг хөтөлбөрүүдээс тодорхой хэмжээнд 10-15% бууруулаад орно. Ажлын байр нэмэгдүүлэх жишээл хөнгөлтэй зээлүүд бас явдаг. За эднээс тодорхой хэмжээнд бууруулаад ингээд бүсээ чангалаад орох ямар болцоо байна. Яг одоо энэ хилцүүлгийн шатанд явж байгаа зүйлүүд шүү. Хүүхдийн мөнгөний санд хэдийн хэмжээний мөнгө болоо. За бид нар 2026 онд сая 351 мянган хүүхэдтэй байна гэж тооцоод 1.5 их найд төгрөг төсвөлцөн явж байгаа. За энэ маань яагаад илүү төсвөлөгддөг юм бэ?
төлөвлөгдөг юм бэ гэхээр за шинээр одоо хүүхэд бий болох мөн одоо бас хүүхэд эндэх тохиолдлууд байдаг учраас хасах нэмэх 10% бас явдаг шүү. Энэ чинь одоо амьдрал болсон янз бүр шүү дээ энэ ч тийм ээ. Тэгчрийн мөнгө гэдэг нь одоо сангийн сайд хийж байгаагаар нэг хуулиар хасч болохгүй мөнгө гэж Энэ хууль хасч болох орон зай буюу хасч болох нэгч төгрөг гэж байдаггүй улсын төсөвдөр. За хүүхдийн мөнгө маань бид нар хуультай одоо эх жил бид нар сая 351 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө өгнө гэж төсвөлцөө явж байна. Энэ чинь өөрөө хуультай шүү дээ. За миний хүүхдийн мөнгийг хасчихаа гэж хин хэлэх вэ дээ энэ чинь тийм үү? Бүгдээр л энэ хүүхдийн мөнгө гэдэг маань нэг талдаа таа бүх маань халамж энэ ерөөсөө биш шүү. Газрын доорх баялагийг тэгш хүртээж байгаа бас нэг хэлбэр гэж бид нар. Тийм учраас таны хүүхэд одоо 100 мянган төгрөг аваад миний хүүхэд авахгүй хэрэг нөгөө газар доорх одоо баялагийг тэгш хойрлох зарчим бас нөгөө талдаа алдагдана гэх зэрэг ер нь бол энэ цалин нэмэгтэй холбоотой төсөв бол маш ээдрэгтэй байгаа гэдгийг л одоо хэлээ.